Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Хүүхдүүд маань 6 нас хүрчээ. 6 нас хүрсэн хүүхдүүд намар 9 сарын 1-нд сургуульд орж сурагч болно. Сурагч болсон эхний өдрөөс эхлэн шинэ багштайгаа танилцаж шинэ найзуудтай болно. Сургуульд ороод маш олон төрлийн сурах бичгүүдтэй танилцсан. Энэ сурах бичгүүдээрээ дамжуулан олон төрлийн хичээл үзнэ. Монгол хэлний хичээлээрээ үсгээн сурж, уншиж бичиж сурна. Математикийн хичээлээрээ тоогоо бодож, оюун ухаан нь хөгжинэ. Өршлөх урлагийн хичээлээрээ төрөл бүрийн зураг зурна. Сурагч хүүхдүүд сурагчийн дөрвөн хувцас өмсдөг. Бас нэг чухал хэрэгсэл нь бол цүнх юм. Цүнхээ үрээд 9 сарын 1-нд сургуульдаа явдаг. Хүүхдүүд та нар 9 сарын 1-нд аав ээжээрээ хүргүүлээд сургуульдаа явж амжилттай сураарай.